За сайн байцгаана уу? Манай цугийг үзэж өөртөө хэрэгтэй мэдээлэл авдаг та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор би цагийн ажил болон мэрэгжлийн солонгост ер нь хэрхэн ажилд орох вэ? За ажилд орохын тулд ямар зүйлсийг мэдэж байх ёстой вэ? За бас ямар чадваруудтай хүмүүс ер нь төлхөө солонгост илүү ажилд ороод байна гэдэг тал дээр ярих болно. За дээрэс нь солонгост ер нь сурах гэж байгаа бол ямар мэрэгчлэр сурвал яг мэрэгчлэрээ ажил хийж чаддаг вэ? Болдог вэ талаар ярина. За тэгвэл хэдүүлээ цагийн ажилд ороход мэдчих ёстой зүйлсийн талаар ярив. За магадгүй солонгост очиод цагийн ажиллаа хийж үзээгүй. За ер нь тогтмол цагийн ажилд орё доо гэж бодож байгаа хүмүүс яг энэ хэсэг төлхөө анхаарлаа хандуулвал зүгээр. За солонгост ихэвчлэн цагийн ажилд орохдоо нэгдүгээрт бол танилаараа дамжуулж ордог. За яг хууль ёсондоо бол солонгост очисны дараа 6 сар болоод ажиллах газраа олоод тэр газраасаа ажиллах эрхийг аваад гадаадын харьяатын алба буюу иммиграшнд аваачиж өгөөд за тэгээ зөвшөөрлөө аваад ажиллах эрх нь нээгддэг. Гэхдээ мэдээж шууд очингуудаа ажлыг шаардлага гардаг ч юм уу тийм тохиолдол байх юм бол монгол хүмүүсээр дамжуулаад фэйсбүүкийн тухайн хот тийм ээ эсвэл тухайн сургуулийн оюутнууд байдаг фэйсбүүкийн группд ороод жишээлбэл ажил олж авч хийдэг гэж хэлж болно. Тэгээд нэг хийсэн ажлаа гайгүй сайн хийгээд ах юм бол ер нь араас нь ажилтаа байвал ингээд зарж чөлөөгөөр нь дуудаад ашиглаад ах тохиолдлууд бол ерөнхийдөө байдаг. Харин за таньдаг хүнээрээ биш бол хэрхэн ажилд орох вэ гэх юм бол ерөөдөө солонгос тийм аппликейшнуд байдаг. За би энэ ингээ бүгдийг нь оруулчих. За цагийн ажилд орох боломжтой аппликейшнуд байгаа. За яг Сөүл орчинд байгаа бол жишээлбэл энэ Альба Чонгуг тийм ээ. За өөр хотуудад байдаг бол Альба Мун. За ер нь байнгын ингээд нэг ажил хайж байгаа. Байнгын хийхдээ сараараа цалингаа авдаг ажил хайж байгаа бол энэ Q60 гэх сонингийн аппликейшн. За эсвэл зүгээр нэг өдөр тутамдаа ингээд хийгээд цагаар ажилдаг тийм ажил ормоор агаал тангинч гэдэг юм уу те иймэрхүү ингээд өөр гэсэн юм онцлогтой аппликейшнуд байдаг. За энэ аппликейшнуудаас татаж аваад өдөр болгоо Facebook ухаж байгаа юм шиг ч гэдэг юм уу ингээд үзээд хайгаад ах юм бол ажилд бол ордог. За гэхдээ айгүй сайн мэдчих хэвээр нэг зүйл нь юу байдаг вэ гэхээр 1000 тэднийг ухаад ажлын зарлуу ингээд өөрийнхөө CV-г ч юм уу те явуулаад байхад ажил бол авдаггүй. Залгаж ярих хэрэгтэй. За залгаж яраад би гадаад оюутан байгаамаа ингээд тэ ажиллах гэсэн юм аа тэрийг яриа хөөрөө өрнүүлээд за ажиллах эрх виз чинь тухайн асах юм болоо ингээд ажиллах виза эрх авч болдгоо ингээд танад ажил орвол ингээд эрх авч болно гэд учир байдлаа тайлбарлах хэрэгтэй. За эсвэл зарим нэгэн лөө мессеж ингээд бичих шаардлага байдаг. Уцаар битээ залгаар зөвхөн мессеж бичээрэй гэсэн бас зарууд байдаг. За тэр зарууд руу болохоор ингээд би ингээд ийм цагийн зар харсан юм аа. Тэгээд танад ингээд ажилд орох гэсэн юм аа. Хад очиж уулзах вэ энэ төр гээд тэгээд бичээд үлдээчтэй. Тэгэх юм бол нөө ажлын ярилцлаганд орох хаяг маяга явуулдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар уулздаг. За ер нь бол яг цагийн ажилд ороход бол зүгээр ингээд утасны цаанаас харилцаа холбоо тогтоогоод байхаасаа илүү яг өөрөө явж очиод уулзах нь бас нэлээд ажилд ороход түлхэц үзүүлдэг гэж бол хэлмээр байна. Яагаад тэгэхээр хүнийг бас гадна төрхнөөс нь хараад те хэр авсгоотой хөдөлгөөнтэй гэдэг тухайн ажилд авч байгаа хүн чинь бас өөрөө хараад дүгнэн дээрэс нь арайныхын чадварыг шууд боддоор суугаад бас дүгнэн гэх мэтчлэн дүгнэлтүүд хийдэг учраас боддоор очиод уулзсан нь илүү зүгээр байдаг. За 3 дугаар арга нь болохоор яаж ажилд ордог бэ гэхлээрээ ерөнхийдөө гадуур ингээд яваад заруудыг хардаг. За солонгосынхаа ингээд өөрийнхөө амьдарч байгаа хэсэг орчим эсвэл нөгөө сургуульчин байдаг газар хэсэг орчимд ингээд явж үзээд хоолны газар гэдэм үү те буудал байдэм үү ингээд хүнийг ажилд авах боломжтой тийм газрууд те PC баанч гэдэм үү тийм газруудын ингээд хажуугаар яваа цагийн ажилтаа авна гэсэн ингээд зар мар ингээд бичсэн байдаг. Тэгээд иймэрхүү зарнуудыг шууд байгаа газар руу явж орж уулзаа. За би ингээд ажил хийж байгаад оюутан байна. За ийм үедэд ажиллах боломжтой гэдэг ингээд шууд ярилцсан бас айгүй том давуу тал болдог. Тэгээд ер нь сүүлийн үеийн нөхцөл байдлаас хамаараа солонгос бол цагийн ажилд ороход бол бас нэлээд яриухтай болчиход байгаа. Тийм болохоор маш их хичээл зүтгэл өөрөө ингээд яваал хайгаал эрэл хайгуул шаардлага бол гардаг. Тэгээ мэдээж хэлий бэлтгэлийн оюутан бол ажиллах цаг нь янз бүр, бакалавр бол бас янз бүр, тийм магистр бол янз бүр гэдэг өөр ингээд онцлогтой байдаг учраас яг өөрийнхөө боломж цаг заавын таарсан ажлуудыг олохын тулд бас нэлээд хүч хөдөлмөр зарцуулдаг шүү. Түүнээс бол ингээд очингуудаа те баг их сургуульчин ингээд тань ажил зурчилж өгөөл таны цаатын очиод ажил гэж хөтөлж аваачаал ажилд оруулдаг. Тийм юм бол ер нь байхгүй. Тэгэхээр өөрөө яг цагийн ажил хийж байгаа хүн маш их хичээл зүтгэлийг гаргаан за бас маш их цаг хугацааг зарцуул
болно. Зарим хүмүүс бол 7 хоногийн дотор ажилд ордог байхад зарим нь сар болдог, зарим нь бүр хэдэн сараар ч ажиллаа олж хийж чадахгүй хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр тухайн үений бас нөгөө аз завшин овсгоотой байдал те хэрхэн одоо зөв одоо ажлаа хайж байгаа энэ төр гэдгээс бас ихээхэн хамаардаг шүү гэдгийг далимт нь хэлье. За дээрэс нь цагийн ажил хийж байгаа хүүхдүүд энэ оюутнууд ямар чадвартай байх ёстой бэ? Тэгвэл одоо цагийн ажлаа сайн олж хийгээд тасралтгүй дээр ажил хийгээд байдаг. Хэрэг энэ солонгосчууд хэд хэдэн одоо зүйлийг аягүй сайн хардаг. Яг үндэ олж хийгээ бас солонгос хэлний чадвар тийм амар төгс байх бол албагүй. Ер нь жоохон ингэж өөрийнхөө бодол санааг илэрхийлждэг байгаад солонгосчууд ер нь хүн юмыг чадахгүй байсан ч гэсэндээ сурж болно гэдэг хандлагатай байдаг болохоор сургаад аавна гэдэг тийм сэтгэхүйтэй байдаг гэсэн үг. Тэгэнгүүт тухайн хүнээс юуг илүү хардаг вэ гэхээр хичээл зүтгэлийг хардаг. За энэ хүн үнээр чадахгүй байсан ч гэсэндээ сурах одоо хүсэлтэй байна уу? Одоо сонирхолтой байна уу, сурч дэвших чадaltaй байна уу гэдгийг аягүй сайн харна. За дээрээс яг ажлаа хийгээд явж байхдаа хэр хурдан хөдөлгөөнтэй байна уу гэдгийг хардаг. Ингээд ажлаа хийхгүй ингээд азагнаад удаан хөдлөөл ингээд хөдөлж ядаад тэгээд уц муцаа оролдоод тийм жоо хийсгүй байгаа хүнд бол нэлээд дургу. Яг ингээд хийж байгаа юмдаа чин сэтгэлээсээ хандаад зүрх сэтгэлээ зориулаад тий яг ингээд гой хөдөлгөөтэй байгаа хүнд аюу гой дуртай байдаг. Ягаад гэвэл цаг минут тутамд одоо мөнгө цалин бодогдож байгаа учраас тий. За дээрээс нь маш гой үнэн ч хүнд дуртай. Ер нь хийсэн амандаа ингээд хурцдаг тий. Ажилдаа ирэхдээ ер нь хоцордоггүй яг за ингээд манайхан ч одоо 3 цагаас ажиллаа үгүй 3:00 ирдэг ч юм уу. Тэгхгүйгээр нэг 10-20 минутын өмнө ирээд бэлдээд ойр орчныхаа ажлын байрыг бэлдээд ингээд байж байгаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү үнэн ч хүмүүс аюу дуртай байдаг. Тэгэхээр тухайн нөгөө хийж байгаа ажлаа аюу чин сэтгэлээсээ тэгээд итүү зүтгэлтэй хийгээ сурна дэвшин гэдэг хүсэл сонирхолтой байгаад хүний ер нь итгэлийг алдахгүй ажиллаж чадах юм бол солонгост бол ер нь ажилтаа байгаад л байдаг. Түүнээс бол ингээл нэг мөнгөний төлөө хийж байгаа те миний юм биш гэсэн шиг ингээл нэг хийж ядсан хөдөлж ядсан тэгэл хүнтэй жоо харилцаа хандлага муутай тэгэл ингээл хоцроод эсвэл байн ингээл чөлөө аваад ингээд нэг тиймэрхүү ингээд хүний ажлыг цалгардуулсан хүмүүнд бол ер нь солонгосчууд айгуу дургу. Тэгэхээр чи хэрэг хэлийн бэлтгэлд яваад ер нь би цагийн ажил хийндээ л гэж бодож байгаа бол саяны миний ярьсан энэ зүйлүүдийг заавал өөртөө суулгах хэрэгтэй ажил дээр гарч явахдаа ер нь бодох хэрэгтэй тийм байх гэж хичээх хэрэгтэй. Тэгэхгүй бол за энд нэг хүн тэгэж ярьсан тийм биш байж болно штэ гэд очдог. Гэхдээ ер нь бол өксөд байдал тийм л байдаг. Тэгээ дараа нь л ер нь ойлгодог. Тэгэхээр жоо эртгэн ойлгоод авчвал өөрт чинь бас хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За тэгээд ер нь бол хаанаас олохоо ойлгосон байх гэж бодож байна. За хэдүүлээ одоо тэгвэл мэрэгчлэрийн ажилд орох тухай яриа. За мэрэгчлэрийн ажилд ороход бол зөндөө олон юм ярьж болно. Гэхдээ би яг товчхон гоё ойлгомжтой ярихын тулд солонгост ер нь төгсөөд те би мэрэгчлэрийн ажиллаа л гэж бодож байгаа бол хэлний бэлтгэлийн сургууль сонгохдоо л одоо маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ер нь яг хөө ингээд хэлний бэлтгэлийн сургуульд явчаад дараа нь сургуулаа солино молно гэж хүүхдүүд аяух тэгж боддог л доо. Тэгээ тэр бол жоохон эрсдэлтэй алхмуудын нэг гэж бол би зөвлөн. Яг ингээд солонгос сургуулаа төгсөөд мэрэгчлэрийн ажиллаа гэж бодож байгаа хүмүүс бол анханасаа л хэлний бэлтгэл явсан сургуультай одоо бакалавртаа сураад за боолж өгвөл магистртаа сураад тэгэд мэрэгчлэрийн ажил зүгээр байдаг. За ягаад магистр хүртэл сураарэ гэдэг байгаа вэ гэхээр солонгос хаанч нэг ажилд орох гэсэн бакалавр магистрийн зэрэг хоёрын ялгаа бол жоохон гараад байдаг. Тэгээ магистр төгссөн гэвэл хүмүүс нэг жоохон илүү жоохон нааштай ханддаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд байна. Тэгээ мэрэгжил мэрэгчлээсээ л хамаардаг л да. Дээрээс нь нөгөө магистр төгссөн хүмүүс заавал нөгөө мэрэгжил хамаарахгүйгээр олон төрлийн салбарт ажиллаж болдог гэдгээр бас их онцлогтой байдаг болохоор магистр төгссөн хүмүүс илүү нөгөө мэрэгжлийнхаа төвшний ажлыг олж хийхэд амархан байдаг гэсэн. За тэгэхгүй яг бакалавр төгссөн гэж бодох юм бол яг хэд хэдэн л мэрэгчлүүд ер нь солонгос бакалавр төгссөн бол ажиллах одоо эрх нүүд хаалга нь бол албан ёсоор те гадаад хүний хувьд бол нэгддэг гэсэн. Тэгэхгүй хамаагүй мэрэгчлэр сурсан хүн болон очиж солонгост бол мэрэгчлэрээ ажиллах боломжгүй. Тэнд чинь одоо маш их өрсөлдөөн явж байгаа гадаад оюутнуудаас гадна өчнөө солонгос хүмүүс бас мэрэгчлэрээ ажиллагаал нэлээд өрсөлдөөн явагдаж байгаа ш. Тэнгууд тэнд гадаад хүнийг сонгон авах боломж нь бол жоо хэцүү байдаг. Яагаад тэгэхээр нөгөө гадаад оюутнуудыг гадаад хүнийг яг ажилдаа аваад ажилуулахад тухайн компаниас маш олон зүйлийг шаарддаг байхгүй. Тэр олон зүйлийг шаардлагыг нь биелүүлээд, бичиг баримтаа биелүүлээд тэгээ гадаад хүнийг ажилдаа авах бол юм жоо ядаргаатай байдаг. Тэрнээс хүмүүс жоохон зайлсхийгээд ер нь солонгос хүний авъя гэж солонгос хүний авчдаг. Тэгтэл зарим яг солонгос хүн ажиллах боломжгүй гэдэг ч юм уу. Зөвхөн яг монгол хүн ч гэдэм үү гадаад хүн ажиллах боломжтой хэд хэдэн ажлын байр байдаг. Тэр ажлын байрнууд бол ерөөдөө виз авахд ч гэсэн амархан тий маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Гол нь мэдээж хэлний чадвар чухал байх хэрэгтэй.
Өнөөдөр ингээд Солонгос хэл нь сайн топик өндөр оноотой болвол яг сургууль соёлнаас гайгүй сургууль төгсчихсэн байгаад эрхийн бодлогын ажлуудыг хийх бүрэн боломж гарч ирдэг гэсэн. За тэгвэл мэргэжлийн ажлуудыг гэхдээ зөвхөн одоо саяны хэл уснаас гадна хэд хэдэн төлөвлөгөөг бас гаргаж одоо сурж явах хэрэгтэй. За тэр нь юу гэхээр ер нь мэргэжлэрээ ажилламаар байгаа хүнд хамгийн их тусламж одоо туслалгаа үзүүлдэг хүн бол ерөөсөө сургуулийн профессор байдаг. Сургуулийн багш те. Тэгэхээр яг одоо тухайн сургууль тантай илүү ингээд гоё харилцаа өрнүүлж чадж байгаа, таны гадаад оюутан гэж ялахгүй байгаа тэр багш нартай гоё харилцаа үүсгээд гоё яриад те одоо багштайгаа ингээд өөрөө би ер нь төгсөөд те Солонгост ажил сонирхолтойгоо байгаа шүү гэдгээ илтгээд боломж байвал дадлагт гарах боломж энэ төр асуугаад ингээд айл 1 2 дугаар курсээсээ 2 3 дугаар курсээсээ ер нь ингээд мэргэжлэрээ ажиллах бодолтой байгаа шүү гэдгийг илэрхийлж явах хэрэгтэй. Тэгэхгүй манай Монгол оюутнууд дөрөв төгсөөл баг хонхны байр хийгээл дараа нь мэргэжлэрээ ажиллахад ингээд хайгаас хамгаарддаг. Гэхдээ ер нь бол сургуулаа төгсгөөс өмнө яг тэр алхмуудаа хийж явах хэрэгтэй гэсэн. За тэгээд мэргэжлэрээ ажиллахын тулд багш нартай гоё ойрхон байх юм бол багш нар чинь чамд гоё харилцаа холбоо үүсгэж өгөөд за тийм компани байна ингээд очиод уулзаад үз ингээд үз гэдэг юм ингээд боломжуудыг гаргаж өгдөг гэсэн. За хэрвээ одоо багш нар биш юм бол яг өөрөө ингээд олгож байгаа бол бас нэг аппликейшн байдаг Job Korea гэдэг. За энэ дээр бол Солонгосын одоо мэргэжлэрээ ажил орох байгаа хүмүүс бол ажил хайдаг маш том юм. Манайхаар бол Зангацыг юм шиг аппликейшн байж байгаа. Тэгэд энэ аппликейшн руу ороод маш гоё CV бэлдэх хэрэгтэй. Яг ингээд одоо бүр англи Солонгос хэл дээр айгүй гоё CV бэлдээд гоё туршлага хуримтлуулсан тэр мөриймаа ингээд бичээд гоё өөр айгүй гоё зөв өнцгөөс хадгалсан CV байх хэрэгтэй. Одоо тэр CV-г бол одоо ажилд аавна гэж бодсон аль болох одоо компаниуд руу маш ихээр нь явуулах хэрэгтэй. Ер нь мэргэжлийн ажил ингээд авж байгаа тийм зар тэр одоо аппликейшнээр орохдоо айгүй урт хугацаанд орсон байдаг байхгүй. За 1 сар жишээлбэл хүн хайж байгаа, 2 сар хүн хайж байгаа энэ тэр зарууд байдаг. Тэгээд мэдээж одоо тэр зарын хугацаанд дуусны дараа хүмүүс руугаа ингээд ярилцсан дууддаг учраас ер нь маш удаан хүлээдэг гэсэн. Тэгэхээр ер нь тасралтгүй ингээд олон компани руу ингээд байж болох компани болгон руу ингээд явуулаад дуудлага эрхийг хүлээгээл чиний одоо тий CV гарсан байна уу гэдгээ шалгаал ингээд хүлээж авах хэрэгтэй. За дээрэс нь ерөнхийдөө яг жижиг хотууд жоохон мэргэжлийн ажилд орох нь жоохон хэцүү байдаг болохоор аль болох мэргэжлэрийн ажлыг гэж бодож байгаа бол том хотууд руу одоо явах хэрэгтэй. Бусан гэдэг юм уу, Сөүл байдаг юм уу, Инчон байдаг юм уу те жоохон тийм том хотуудад очиж ажиллах хэрэгтэй. За тэгээд яг эдгээрийг ингээд хийгээд яваад өөр хичээл зүтгэлтэй байгаад байх юм бол ер нь мэргэжлэрээ ажилд орж болно. Гэхдээ хэлээд байгаа шүү дээ те ямар ч хамаагүй мэргэжлэр сурж болохгүй. За тэгвэл ямар мэргэжлэр сурвал Солонгост мэргэжлэрээ ажилд орох боломж нь илүү байдаг вэ гэхээр хамгийн эхлээд бол ерөөсөө Солонгос хэлний орчуулагч. Тэгээ Солонгос хэлний орчуулагч дотор олон төрөл байгаа. Зүгээр нэг орчуулагч биш те. За эмнэлгийн орчуулагч байдаг, хуулийн чиглэлийн, за уул уурхайн чиглэлийн, за гадаад худалдааны чиглэлийн гэдэг. Иймэрхүү одоо 4 чиглэлийн орчуулга бол одоо нэлээ одоо Монгол хүнийг авах магадлал айгүй өндөр байдаг. За энэ дундаа ялангуяа эмнэлгийн орчуулгын чиглэлээр дээр бол одоо гадаад буюу Монгол хүнийг бас ажилд авах магадлал маш өндөр болно. Ягаад гэхээр монголчууд ч одоо Солонгосын эмнэлгүүдэд очоод тэ үйлчлэгээ авж байгаа эмнэлэг их явдаг болсон. Тэгэнгүүт нөгөө орчуулагч хэрэгтэй байдаг. Яг аль бие осоо Солонгос сургуульд өгсөн. За тэгээд одоо орчуулгын үнэмлэх гэж тусдаа бас авдаг л да шалгалт энэ төр өгөөд. За тэр мөрийн хөөцөлтөд энэ төр авцсан байх юм бол ер нь бол дажгүй таалагдаад байх юм бол ер нь бол ажиллаад авчдаг гэсэн. За тэгэх юм бол тэгэл бизнес дээр бол ямар нэгэн асуудалгүй их сайхан болоод явчихна гэж ойлгож болно гэсэн. За дээрээс нь хоёр дахь мэргэжил нь болохоор гадаад худалдааны менежерийг их ажилд авдаг. За ерөнхийдөө бол нөгөө тухайн гадаад худалдааны компани маань Монгол улстай ямар нэгэн байдлаар түншийн холбоотой байгаад ажил хэргийн хувьд ингээд хамтарч ажилладаг. Тэм учраас манайд Монгол ажилтны хэрэгтэй байна гэдэг шалтгаанаар за гадаад одоо хүний буюу Монгол хүнийг ажилд авах тохиолдол их байдаг. Тэгэхээр ерөнхийдөө ийм жоохон бизнес, маркетинг чиглэлээр сурсан хүмүүс бол ер нь гадаад худалдааны компани бараад бол нэлээд зүгээр байдаг. За эсвэл гадаад худалдааныхаа чиглэлээр сурсан хүмүүс бол илүү тохиромжтой ажил юм байна гэж ойлгож байна. За 3 дугаарт болохоор сургуультай багшлах боломж бас гарч ирдэг. За юу байдаг вэ гэхээр одоо бакалавр магистраас ер нь дээш түвшин сурсан хүмүүс бол тухайн сургуультай ингээд туслах ажилтан туслах багшийн энэ төр ажлыг хийгээд тэгээ мэргэжлийнхаа одоо салбарт эсвэл өөр мэргэжлийн салбарт ч гэдэг юм уу эсвэл гадаад одоо харилцааны албандаач гэдэг юм уу те ингээд багшийн ч юм уу сургууль дотор ажил хийж болдог. Тэгэхээр тэр бас нээлттэй байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ гурав бол яг гадаад хүннийг бол одоо Солонгос хүнтэй өрсөлдүүлэхгүйгээр шахав ингээд авч болдог бас ажил гэсэн. За үүний дараагаар бол дизайны чиглэлийн ажлууд бол орно. За ерөнхийдөө график дизайн бол хамгийн хэрэгцээтэй. Дээрээс нь интерьер дизайн бас байж болно. За тэгээд хэвлэлийн дизайн гэсэн юм дизайны чиглэлүүд бол нэлээд бас дайггүй одоо Солонгос тэ яг Солонгос хүмүүстэй өрсөлдсөн ч гэсэндээ нэг хэл усныхаа бас чадвараас биш тухайн нөгөө мэргэжлийн чадвараас шалтгаалаад үнээр мундаг байх юм бол бас ажилд орох боломжтой байдаг. За үүний дараагаар мэдээж IT-ийн чиглэл байгаа.
За IT-ийн чиглэл бол ерөнхийдөө тухайн технологийн талынхаа чадвар нь үнэхээр өндөр ах юм бол хэл ус ер нь ямар байх нь нэх хамаагүй ер нь ойлголцоод ажлынхаа журмын дагуу ингээл ойлголцоод явж байх юм бол ажил дүрэн авчдаг гэсэн. За тэгэхээр эдгээр нэг 5 мэрэгжил яг Солонгост бол нэлээд эрэлт хэрэгцээтэй ажилд орох магадлал нь хамгийн өндөр гадаад хүний хувьд. Бусад төрлийн мэрэгжил бол нэлээд эрсдэлтэй. Ер нь яг ажилд орж чадна гэж хэлэхэд бас хэцүү, орж чадахгүй гэж хэлэхэд бас хэцүү. Ягаад тэгэхээр тухайн хүний чадвар, тухайн хүний байгаа газар аз завшаа хувь тавилангаас хамаарал янз бүр байж болно л да. Гэхдээ ер нь яг энэ 5 болвол төлхөө хүмүүс ингээд ажилд ороход их зүгээр байдаг. Тэгэхээр хэрэг Солонгос ер нь төгсөөд би ажилландаа гэж бодож байгаа бол энэ 5-ын чиглэлээс сонгож суралцах юм бол ирээдүйд арай илүү амархан бас олон толон юмд ингээд сатараад авахгүйгээр ажилд очиж чадна гэсэн. За мэдээж одоо энэ мэрэгжлийн ажлаараа ингээд ажиллаад мэрэгжлийн чиглэлээр ажиллаад явахын тулд бас чадвар хэрэгтэй тий. Тэр ямар чадваруудыг эзэмшин байх хэрэгтэй юм бэ гэхээр нэгдүгээр мэдээж Солонгос хэлний чадвар. Солонгос хэлний чадвар тухайн сайн хэлсэнчлэн нөгөө хийж байгаа ажлаасаа хамаарат өндөр байх уу бага байх уу гэдэг нь бол ингээд шийдэгддэг. Тэгэхээр мэдээж орчуулгын чиглэлээр ажиллаж байгаа бол Солонгос хэлний өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. За техник технологийн салбарт ажиллаж байгаа бол тухайн л одоо салбарын хэлийг сайн мэддэг байхад бусад юм бол нэг хамаагүй байдаг ч гэдэг юм уу. Ийм одоо шаардлагуудыг бол тавьдаг. За дээрэс нь болохоор бас хувь хүний хандлагыг их хардаг. Ер нь солонгосчууд ингээд ажил дээр ингээд ажиллаж байгаа хүмүүс бусадтай гоё ингээд нийтэж тий. Тэгээ гоё эрг хандлагатай хүмүүстэй ажиллахыг сонирхолтой байдаг. Тэгэхээр нөгөө монголчууд бол ерөнхийдөө даажгүй байдаг. Гэхдээ нэг гадаад хүмүүс дунд ажиллаж байгаа буюу өөрөө Монголд байгаа солонгос хүмүүс дунд ингээд ажиллахаа жоохон бие байрдаг ч гэдэг юм аа. Тэр нэг одоо компани соёлд орж чадахгүй ингээд ганцаардах тохиолдол бас байдаг. Яг гадаад хүн гэдэг утгаараа тэмч гэсэндээ айл олох тийм гоё нийтж байх юм бол илүү цаашаа нөгөө өсөн дэвжихтэй гоё үүд хаалга нь илүү нээгддэг гэсэн. За тэгээд мэдээж одоо солонгосчуудын одоо гол зарчим бол ерөөсө хурдан байх гэдэг зарчмыг нь баримталдаг. Яг нь солонгост байдаг хүмүүс бол мэдж байгаа маш юм хурдан нэмийг хурдан хийх сонирхолтой байдаг учраас хөдөлгөөн тай бас их жоохон мэдрэмжтэй хүмүүс их дуртай солонгосчууд. Тэгэхээр тийм бас чадвартай байж чадвал бас мэрэгжлийн ажлуудад ороход бол боломж нь байдгаа. За тэгвэл мэрэгжлийн ажлын одоо гол мэрэгжлийн ажлаар ажиллах шаардлага юу байдаг вэ гэхээр ерөөсөө л тэр мэрэгжлүүд байгаа. Тэр зөв мэрэгжлээ сонгоод яг зөв ингээд газараа очоод зөв ингээд замаар явах юм бол их хурдан ажилд орчдөг. Тэгэхгүй ингээд анхнаасаа жоохон төөрж будлаад учраа олохгүй явах юм бол ер нь тэгээд бас мэрэгжлийн ажилд орох бол жоохон хэцүү болоод ирдэг. Тэгэхээр яг оюутан байх хугацаанд тийм ээ багш нартайгаа харилцаа холбоотой байгаад мэрэгчлэрээ ажиллах боломжийг хайгаад за түрүүний тэр job career гэдэг аппликейшн руу ороод ер нь ямар ажлын байр аль хотуудад илүү төлхөө эрэлт хэрэгцээтэй байна гэдгээ судлаад тэгээд одоо миний яриад байгаа энэ чадварууд тэ хэлний чадвар бусад одоо мэрэгжлийнхаа чадвар үг хэллэгүүдийг цээжлээд сураад тэгээд өөрийнхөө хувь хүний басан характер янз бүрийн тэ одоо юмнууд төр гоё ажиллаад энэ төр явах юм бол за ер нь яг дэдис дараатан явсан хүн бол нэг тийм зөв мэрэгжил сонгоцсон хүн бол нэг тийм зовхгүйгээр бол ажилд орох боломж байдаг. За тэгэл мэдээж жоохон буруу мэрэгчлэр сонгочоо тэргээр ингээд ажилд орох гэж зүтгээд байвал ер нь жоохон хэцүү шантармаар тэгээд эцсийн эцтэй бол ерөнхийдөө Монголд буцаж ирэх эсвэл тэндээ ингээд хар ажил хийгээд үлдэхэл сонголт үлддэг байгаа. Ер нь Солонгост мэрэгчлэрээ ч ажилласан бай, одоо цагийн ажил хийсэн ч бай, тухайн хүний төлөвлөгөө аюул чухал байдаг учраас маш эртнээс төлөвлөгөө гаргаж бэлдэх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө тухайн очих байгаа хотынхоо групп руу ороод тэ монголчууд байдаг групп руу ороод ер нь ямар ажил илүү төлхөө байд юм байна хүмүүсээс асуугаад мэдж яах нь бас их чухал байдаг. Ер нь яг хуу цагийн ажлын хувьд бол одоо монголчууд бол хэдэн төрлийн ажлыг л ингэж хийдэг байхгүй. Тэгээд тэр ажлууд дундаас алийг нь чамд хийвэл үр ашигтай байна, алийг нь хийвэл илүү зохимжтой байна энэ гэдгээ бас өөрөө хэд хэдэн ажил хийж үзээд туршиж үзээд явах хэрэгтэй. За мэрэгжлийн ажлын хувьд бол ингээд ер нь гадаад хүн учраас ингээд орсон компанид л ажиллах гэдэг. Гэтэл зарим нь гадаад хүүхэд гээд жоохон дээрлэх за тэгээ ашиглах хандлага бас байдаг. Тэгэхээр дөнгөөр тийм ажилд орчвол за би эндээс гарчвал би визгүй болчихно гэж бодох шаардлагагүй. Гараад тэ визнийхээ асуудлыг бас зохицуулах аргууд байгаад эднийгээ зохицуулчаа дахиад өөр боломжийн энэ төр газар хайхч гэдэг юм уу те. Иймэрхүү ингээд гой төлөвлөгөөтэй явж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол зөнгөд баг олцсон боломж юм шиг ингээл би ашиглуулжлаа явал одоо яах вэ энэ төр гэж ботцсон те. Тиймэрхүү ингээд нэг тийм юм бас хүлээн зөвшөөржүүл болохгүй шүү. Тэгэхээр бүх юмд ингээ гой төлөвлөгөөтэй эмэг цэцтэй хандах юм бол ер нь Солонгост бол бас мэрэгчлэрээ ажиллаад амьдраад байх боломж бол нээлттэй байдгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. Тэгээд та нар бас асуух зүйл байх юм бол комент хэсэгт бичиж байгаарай. Би боломжоор бас хариулж өгөн. Дээрээс нь манай залгамж сургалт гэдэг энэ Instagram руу бас ороод мэдээллүүдийг авч байгаарэ гэж зөвлөж байна. За тэгээ баярлалаа, дараа уулзъя.